Энэ ерөнхийдөө орж ирж байгаа энэ зүйлээр нь бүтэн найруулгын чанартай болон хийж ах шиг байна л да. Гэхдээ энэ дотор эргэж харахаар юмнууд багш. Жишээ нь энэ 4-1-ийн 3-3 дээр санхүүгийн үйл ажиллагаанд хүний оролцоог багасгаж гэж. Яг энийг одоо энэ нэрчлэлээр явах юм уу? Энийг агуулгын хувьд бол дараа нь хармаар биш. Банк санхүүгийн байгууллагын талаарх болон санхүү зээлийн бодлого боловсронгуулагч давуу байдлаа ашиглан иргэд аж ахуйн эрхлэгчдийг чирэгдүүлдэг явдлыг засан зогсоор гэж. Тэгэхээр одоо банк санхүүгийн байгууллагын давуу байдлаа ашиглан иргэд аж ахуйн нэгжид чирэгдэл өвшүүлдгийг төрийн байгууллагын зүгээс хүчээр засан зогсоох юм уу? Энийг агуулгын чанартай энэ урд талд нь ч гэсэн тэр одоо зарим төрлийн тусгай зөвшөөрөл олгох хяналт тавих чиг өөрийг хувийн хөвшилт шилжүүлэх гэдэг. Энэ төрийн бас байгууллага байгуулж болох бас байх ёстой шүү дээ. Тэгэхээр энэ мэтлээ энэ эцсийн хэлцүүлгэн дээр бол энэ найруулгын чанартай, агуулгын чанартай юмнуудаар бас нэг сайн харахгүй бол буруу ойлгохоор юмнууд бас яг уншиж байгаа юм дээр бол яваад байна. Тийм учраас энийг одоо хурал даруулагчаас сануулад дараагийн эцсийн хэлцүүлгэн дээр анхаарахгүй бол санхүүгийн үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах гэдэг нь одоо ямар байх юм бол. Зүгээр аль болох агуулгын утга нь бол ойлгогдож байна. Зүгээр одоо шийдвэр гаргах төвшин, санхүүгийн үйл ажиллагааны шийдвэр гаргах төвшин тэгээ тодорхой араа найруулгатаа оруулахгүй бол яг энэ юугаар найруулгаар явах юм бол буруу ойлгохоор юмнууд бас байх шиг харагдаж байна гэдгийг хэлэх гэсэн.